Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. За тэгэхээр та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөгов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Өмнөгов аймгийн засаг даргын тамгын газар, Өмнөгов аймгийн шинжилгээ ухаан технологийн салбар зөвлөл, технологийн дээд сургуулиас хамтран Өмнөгов аймгийн эрдэмтдийнхээ нутгийн эрдэмтний эндэр нэртэй ээлж дугаараа бас эхлүүлж байна. Энэ дугаартаа бид нар шинжилгээ ухаан технологийн сургуулийн гаралтай нэг Өмнөговын эрдэмтнээ урьж ирүүлсэн байна. Өнөө удаагийн маань дугаарт гавьяат багш, профессор, доктор, чулуун багш маань ингээд өргөдөж ирсэн байна. Тэгээ танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан аварж байна уу? Баярлалаа, сайхан аварж байна. Та сайхан аварж байна уу? Тэгэхээр бид нар 2022 оноос Өмнөговын эрдэмтдтэй уулзалтаа эхлүүлж, Өмнөговын эрдэмтдийн хийсэн шинжилгээ ухааны бүтээл тойруулын үр дүнг Өмнөгов нутагт нутагшуулах эрдэмтдийн сурчлах юм ажлууд эхлээ явуулж байгаа. Тэгэхээр энэ үрээнд таны цаг заваар гаргаж аваад Өмнөгов нутгийн удирдлагууд чинь тун хүндэтгэлтэй хандаж танд бас мэдээг дамжуулсан. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр хамгийн эхлээд та өөрийгөө нэг товч танилцуулах уу? За би бол Унган нутаг Өмнөгов аймгийн Манлай сумын далай бригад буюу баруун талын Манлай зогцсон энэ зааг дээр зааг багийн хүн байгаа юм аа. Зүгээр төрсний хувьд бол Хамбогд Манлайн зааг дээр би чинь 44 оны Мэчин жилийн 100 гэдгээр алдартай тэнд нүүж явж гарсан Манлай сумын нутаг зүүн баруун богд гэж уулын ард талд шар хадны бууц гэдэг дээр төрсэн юм учиртай гоо. За тэгээд би зүгээр сонирхолд миний бас нэг бичлэгэнд орсон. Тэр өвлжөөний голд нэг их том хатан чулуу байгаа би очихдаа бас хадаг тавьд. Тэгээд тэнд Өмнөгов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. Дараагаар нэг балам гээд нэг өвгөн эмгэн хэлсэн юм лээ. Би тэгээд нэг хальт харсан шиг санаад байд. Тэгээд тэр орж ирээд энэ нохой хөвцөн нэртэй байхад нэр нь хэм гээд ингэж асуучаад тэгээд энэ өвлжөөний голд байгаа энэ том чулуу байж чулуу гэд нэр өг. Гэсэн тэгээд би энэ насаараа л чулуун гэдэг нэртэй чулуутай ажиллах ийм л хүн болсон тийм ерөөлөөр өөрөө хэлвэл лам ховоргуудаар өгсөн биш жирийн тайг тулсан эмээгийн өгсөн нэрээр ийм үлзий буянтай явж байгаа хүн гэж ингэж боддог юм да. За яг нутгийн хүний хувьд бол Манлай сумын баг сургууль 54 онд за тэгээд цогцсон сумын дунд сургууль тэгээд Өмнөговын ганц 10 жилтэй байсан тэндээ 10 жил төгсөөд тэгээд зөвлөлт толгой тулсатын чулуун нүүрсний геолог гэж нэг 4-5 хүнд нэг тийм юу өгсөн гадаад хуваар ирсэн билээ. Тэгээд тэр хуваараар эн чинь 64 он юм шүү дээ. 64 оны хавар шалгалтаа. Тэгээд яг миний бас арга гэрт нэлээд бас гачигдал гаргаа ер нь
яхан болдог ч юм уу гэж байсан. Тэгээд тэр үеийн боловсролын ингээд юм гэгэрлийн элчийн дарган цэндээ юу гэж сайхан хүн байсан. Чи хөөхөө тэгэж болохгүй чи явж энэ мэрэгжилээрээ Монгол Улсын их сургуульд орох гэснээр Монгол Улсын их сургуульд орж одоо энэ геологийн мэрэгчлэр яваад ингээд 69 онд төгсөөд одоо төгсөөд багш болоод одоо жил болж байна да чинь 50 гаруй жил болчихж байна уу тийм болчихж байгаа. Тэгээ ийм л товчхон юу те яг мэрэгчлэрээ энэ геологийн л одоо чиглэлээр хичээл номоо зааж ирсэн. За энэ хажуугаар бол эндгээл энэ залуу багш нарын чинь хийлгэх одоо томилох ажил бол олон учраас тэнд нь одоо оролцож янз бүрийн л одоо ажлуудыг хийж тэгээ салбар танхимч болж л байлаа, захиралч болж л явлаа, ийм ажлууд хийж ирсэн. За нэг ийм юутай өнөөдөр 80 гарсан ийм хөнгөн профессор явж байна нэ. Товчтон бол. За тэгэхээр та бүхний маань одоо бий болгосон бүтээсэн зүйл бол ялцгүй одоо их ариун байдаг. Тэгэхээр одоо та нар маань бол хоёр нийгмийг одоо дамжаад хөгжил цэцэглэлтийг одоо авчирсан юм уу? Тэгэхээр таны бодлоор таны унган салбар чинь өөрөө боловсролын салбар байх нь. Тэгэхээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн боловсролын систем өнөөдрийн бидний хөгжүүлж байгаа одоо зах зээлийн нийгэм хөгжүүлж байгаа боловсролын систем хоёрын хоорондын одоо ялгаа давуу талуудыг та нэг томьёолж өгөөч. За тэгэхээр социализмын үеийн одоо яахаар байхгүй бидний үе чинь бол 54 оны баг сургууль гэдэг чинь багш нар бол их мундаг байсан юм аа. Би тэгэж одоо бодож бахархаж явдیں۔ Миний одоо багангийн багш Ерөнхийдийн Чимэд очир гэж их сайхан хүн байлаа. Тэр хүн бол багшийн сургуулийг нь дүгэрж яваа юм аа. Даш сурмаархийн даш дооров нэгэн дүгэрж яваа юм. Төдөө Лодонгийн төдөө ийм 3 зохиолтой нэг ангийн багшийн сургууль төгссөн юм билээ. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Өмнөгөв аймгийн Эрвэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. Гэдэг юу гэнэ урлагийн тоглоос спортын юм байхгүй. Тэр бүгдийг хийн урт өндрийн хараалт тэгэл явна. Шинжилийн одоо концерт хөтлөн тэр үе цагаан үгэн гэдэг байсан өвлийн үгэн болно. Тэгэл бидний чинь одоо за шүлэг юм унах гэдэг шүлэг хамгийн анхны унах урцайхан заатай энийг үл концертн дээр одоо уншуул нэгдүгээр ингээ өгдөг шүү дээ. Уншуул. Чи тэгээ зүгээр энэ үсгэллийн энэ дээр бичснийг биш. Унагаан чи чинь одоо мэднэ унганы одоо унаг татаад байхад юуг нь ханшарын үндэхэд ямар байдаг үлээ зөөлхөн илэхэд ямар байдаг яг тэр юугаар унгаа инкрилж байгаа шиг юм шиг ингээд ингээ заалгаал унагур цайхан заадаг зүгээр ингээд ялгүй одоо нэг яг унгаан барьж байгаа юм шиг юм тэгэд заана. Тэгээ зүгээр байхгүй одоо бүжиг юу 16-т чинь биднийг бүжигийг нэгдүгээр ингээд байхад зааж байна шүү. Энэ миний 70 жилийн өмнөх одоо сурсан гэж. Орос таанц, усан зэргийн таанц гэдэг. Тэгээ өөрөө бол тэр үе чинь мандлинтай, яг урт тарих нь биш. Мандлинтай тэгээ жаахан долмоо хүн дөрлөгт ингээд. За тэр хичээл үл ерөөсөн гайхалтай. Тэгээ тэгж ил одоо эхэлснээс яатсан болоо да. Ер нь бас ном зөв талаас явсан болоо тэр юм би ер нь бас л яхав тэр үехээр үлдүүнээр онцгой ингээл яваал. Сургууль одоо өсөлтөө гадагш явсан их сургууль тэр дандаа л одоо тэр дээд оноотой л явж байсан. За тэгээ өнөө үед бол яг энэ өнөөгийн боловсролын систем ялангуяа дээд боловсролын системийн тэр кредит тогтцоо гэдгийг нь бол манай сургуулийн одоо яг автор ярих юм бол Бадарчин одоо гаргасан юу байгаа юм. За тэгээ бид нар бол тэр энэ кредит тогтцооны талаар ном Америкт чичиж бас нэлээд ном үзэж байлаа ямар юмстэй. Дөрвөн одоо тоогоор дунд сайн муу гэсэн ийм юу тэгтэл эн чинь 104 биш 5 биш 100 тоонд оройчлаар ийм болж байсан. Бас зандар твж байсан. Тэгтээ бид чинь энийгээ юу хөлвөл
бидний бүхэл юу бол нэг 60 жил 60 70 жилдээ бол Орос ахын одоо сургаал гэдэг юм уу, школ гэдэг юм уу тэрүүгээр явж ирсэн. Тэгээд цаашаа ингээд манайхан чинь яваад юм хүмүүзээд яваад ирэхдээ зэрэг дэлхийн жишг, дэлхийн нийтийн тэр одоо хандлага руу орж алхаж байгаа энэ хоёр бол бид чинь нэг социализмаас одоо юм хийж байна шүү дээ. Тэр шиг та түрүү хэллээ хоёр одоо бас 200 ч гэж хэлж болох нь тийм ээ тий 16 17 дугаар 200-ны зааг дээр бол ухаан энэний чинь түүхэн дотор бол сүлэгдсэн гэдэг юм уу чанагдсан ийм хүн л болж байна л да. Тэгээд аль алинд нь сайн би бас анхаарах ёстой юмнууд бий. Тэгтээ бил одоо цагт бол энэ орчин үеийн одоо шинжлэх ухаан технологийн энэ өндөр түвшин төлөвөд ингэж явахаас өөр арга байхгүй. Та тэр үед бол бид чинь харан дагаар нэгдүгээр ингээд байхад харан дагаар үчээд өсөгч үгүй байсан би харин би яагаад тэр юм хлээр миний муу эгч надаас төрүүлээд 2 жилийн өмнө ороод үзэгдсэн би 10 настай нэгдүгээр ингээд орсон байна. Тэгээд тэгэхэд чинь би 35 өсгөө нүдэрсэн 10-ын дотор тоо бочдаг ингээд урам оруулаад ам мал лам энтергээ эдэн үсэг бичсэн хүн орсон сургуульд ороход ихтэй хэрдэмтэй хүн орсон. Тэгээд одоо намайг чинь тэр үед нэг 2 дугаар ингээд интернет дэвшүүлдэг байсан. Нэг цулг хоёр нэг одоо чамайг энэ хоёр дэвшүүлж болох юм байна энэ гэж байсан. Тэгээд тэгж байтал хоёр уял өнгөрөө тэгэл тэрүүгээр гэхдээ тийм эрдэмтэй хүн ч онцорлог байх онцорлог бат байсан. За нэг ийм юу байгаа. За өнөөгийн юунуудыг бол би бас сургууль мургуулд янз бүрийн уулзалт ингээд харж байхад бол тэсөөрөлдөө тэнгэр газар хоёр шиг өөр юм чинь. Өмнөгов аймгийн Эрвэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгов аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. Тэр юунд бол нөгөө бидний чинь бүр өмнө үе чинь бол одоо бидний дээдс чинь бол голцоо Орос биш төвд үсгийг л заадаг байлаа шээ. Төвд үсэг, төвд номтой явсан улсууд. Тэр нь ямар арга байсан бэл чэйжилдэг арга. Чэйжээр одоо ном шиг. Тэгэхээр нэгэд 2 3 үе тэрний өмнө ямар юм мэдэхгүй бидний. Тэр Монгод ч үү. Тэгээд тий ийм л одоо боловсролын шат гэдэг юм боловсролын үе шатууд бол ингээд аажмаар өөр өөрчлөгдөө шинжлэгдээд ингээд шатаар өөр болоод явж байгаа гэн л одоо аль алины нэг одоо гэрчлэх үнэлнийг болж даарч байгаа юм байна л да бид. Тэр биний тодтож асуух гэдэг юм байна. За таныг бэлтгэж явах үед бол одоо улс орны бодлогоор нэлээд том бодлогоор бэлтгэдсэн үний нэг. За дараа нь 90-ад онд бид нар нийгмийн шилжилт рүү орж ирсэн. Тэр үед улс орон юун дээд боловсролд хүний бэлтгэх бүтгээл өнөөдрийн хоолны мах хурлаа ярьдаг гэсэн үг. За одоо бид нар чөлөө зах зээл рүү ороод ирсэн. Тэгэхээр энэ нийгмийн одоо үе шатуудад дээд боловсролын тэр дундаа одоо манай өнөөгийн Монголын эдийн засгийг авч явж байгаа геологийн салбарын хүний нөөцийн бэлтгэл ямар явж ирвэ гэдэг дээр би тодтогч асуух гэдэг юмнаас. За тэгэхээр би бас эргээд бас нутгархуу хүн 1957 онд Сайд нарын зөвлөлийн дэргэд геолог шинжилгээний газар гэж байгуулагдсан. Тэгэхээр энэнийг бол одоо Баянгаа сумын харьяат маам завын цогццсон маам завын цэрэнд орж гэж хүн энэ геолог шинжилгээний газрын дарга. Өнөөгөөр бол одоо Сайд нарын зөвлөлийн дэргэд том явшгүй дээ. Тэр хүн бол одоо зайлшгүй Монгол орн чинь бол ингээд янз бүр өмнөх судалгаанууд үсгэд бол эрдэс соёлоор ер нь юмтай юм байна гэдгийг мэддэг. Тэгээд энэ геолог шинжилгээ гэдэг имийг бол энэ газар дорох юм аа бол яхан одоо яах ёстой, анзаарах ёстой, судлах ёстой ийм хэрэгтэй гэдгийг л одоо бодсон. Тийм югаар тэр Монголын геологийн одоо хөтөч гэдэг юм түүхэн тэр яагаар байхгүй одоо маам зөвн цэрэнд орж гэдэг хүн. За тэгээд ингээд одоо геолог шинжилгээний газар чинь одоо их орондоо тэр үед 10 геолог 10 хүрэхгүй геолог байсан. Тий. Монгол улсын хэмжээнд. Монгол улсын хэмжээнд
анхных нь 1942 онд төрсэн Жалцуугийн Дүүр сүрэн гэж хүн байсан. Уг нь Оросын Бурят төрсэн хүн. За тэгээд дараагаар нь бол 67 онд бол эндээс бас төсөөр явсан Эренчингийн Барс болд. Манай Жаргалын лам сүрэн гээд. За тэгээд нэг ганц нэг хүн дашцэг энтер гээд ингээд 10 хөрөхгүй геолог байсан. Тэгээд тэндээс чинь үл яасан юм гэхэлэр цэрэнд оржийн их одоо хөөцөлдөг гэж би боддог. Их сургуульд бол одоо геологи анги нээе. Геологи мэрэгжилтийн геологийн инженер л эх орондоо бэлтгэе. Тэр миний сая хэлдэг улсууд бол дандаа Оросд сургууль төгссөн улсууд. Тэгээд 1960 онд геологийн газар зүй их сургуулийн газар зүйн 3 дугаар ангиас шууд одоо геологийн анги руу одоо 13 хүн шилжүүлээд одоо геологийн анги болгоё гэх. Тэгээд нөгөө саяын хэлдэг Дүүр сүрэн, лам сүрэн, Барс болд эцэг бидний чинь бүгдийг багшаар нааш оруулаад ирчихсэн. Тэгээд одоо их сургуульд бол хан геологи 60 оноос чинь хойш өнөөдөр чинь хэдэн жил болчих байна уу? Одоо 70 жил. Тийм. 70 жил болж байгаа юм. Яг 65 бид тэмдэглэсэн. Тэгээд ийм учиртай тэгэхээр өнөөдөр манайх бол ер нь дэлхийд үнэлэгдэх, эрэмблэгдэх одоо газрын баялагтай болсон. Нилээн олон юмар. Бүр сүүлийн үед бол одоо тэр critical mineral гэж яриад байгаа тэр одоо ийм газрын ховор одоо энэ юмнууд эхний үед за би зүгээр бас нэг сонирхолтой нэг юм хэлье. 5 толгой ордын чинь ийм учиртай юм шүү дээ. 5 толгой орд бол нутгийн алт мөнгөний дархан олсон. За. Алт мөнгөний дархан олоод тэр энэ нөгөө алт мөнгөний дархан чинь нэг юм нүүрсээр гэдэг чинь нөө хос мод түлээд тэрний юун дээр дутуу яасан нэг хөөргөнд хийж яадаг энийг мэдсэхгүй энийг түлдсэн юм шиг юм байх юм гээд нэг тийм хар чулуу олсон юм байгаа тавталгаа. Тэгээд хөөргөнд хийгээд үтсэн чинь зүгээр хөөргөн штаачхаж юм болсон. Би энэ хүүхдүүхийн шиглэлээ сайн мэд. Тэгээд нэг юм шатдаг чулуу байна гээд тэр төшөөний одоо хэн хошоо ногноос бол богд асууж байсан. Үгүй шатдаг чулуу гэж танайд байгаа юм гэдэг болтох юм тэр ямар учиртай байгаа юм хэрэгэлсэн гэсэн хүүхдүүг нь. Тэгээд 1864 онд 100 олгорыг хэл байгаа. Тийм үү. Энэ гадныхны экспедиц Америкийг юунд явсан. Тэгээд тэнд бол гадны экскурсууд одоо экспедицүүд ажиллах чинь нэгэнт орж байгаа юм чинь бүх талын одоо мэрэгжилтнүүдийг оруулдаг. Газар зүй, геолог, амтан ургамал гээд бүх юм гэж явал. Тэн дотор геолог Помпео гэж хүн явсан. Помпео үзээд эн чинь нүүрстэй бүр одоогийн хэлээр коксчдаг сайн чаны нүүрс. Өндөр дулаан гаргадаг нүүрсээ гэж. Ингээд 1864 онд анх коксчдаг нүүрс гэдгийг одоо олсон. За би бол бас одоо саваагүйтэй 5 нүүрсийг 5 метрхүүгээр мэдлээгээд хөрөг бичижээсэн. За тэр нь юу гэхэл мандаа сургуулийн энд байж байхад фишин галлаад тэгээд угаалтаад сүйд болсон өглөө чинь нөгөө нүүрсийн тавиад ингээд усыгээд л ингээд ариун боолж яваад л ингээд яасан. Өөрөөр хэлбэл амьсгалж мэдж байгаа тэр. За. Цогцсон сумын сургуульд очтол чинь бид нэг нь 5 дугаар ангийн хэдэн жилийн том биетэй хүүхдүүдийг хурцөөгөө нэгдлийн 51 машинаар нүүрс авцар гээд. Тэгээ 5 толгой дээр очисон чинь баахан ус орцсон хэдэн хонхрууд байсан. Тэгээ энэ суучихгүйгээ тойрч явж байгаа за энэ нарай дээр юм гээд нэг юм хан дээр бид өдөржингөө балбаад тэгээд машинаа сайн дүүргээгүй ирсэн. Тэгээ тэр билнийг хуцаа нэг юм тайсан чинь бадхаар зөвхөн одоо нүдчүүд харагддаг. Тэгээ тэн дотор би арьсаараа амьсгалаараа ингээд 5 метр хийж ингэж хамгийн сүүлийнх нь үлвэ энэ геолог мэрэгжил болж байгаад одоо мэрэгжилээр юмээс 5 метр хүү гэдгээр ийм одоо хөрөг бичээсэн 5 тухай. 5 тухай сонирхуулахад нэг ийм юм байгаа. За тэгээ өнөөгийн манай одоо эдийн засгийн гол юм маань энэ шүү дээ. Энэ чинь бол үүх түүхийн ярих юм бол өчнөө юм байгаа тийм. Өмнөгов аймгийн Эрвэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгов аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. Одоо төмөртэй гээл байна, нүүрстэй гээл байна. Одоо эдгээр чинь үл тэгэл
одоо олон газрууд чинь тэнийг нэхээс ч өмнө нэрлэлсэн нутгийн улсууд мэдсэн юм байна. Тэр байтугай юу байна лээ шүү. Манлайд бол би нэг юм юу олсон. Тэр загтаа хоолойд цаа талын тэр жишээ чинь нэг жижиг илэрлүүдээр бааюун зуух шатаагаад тэгээ өөх түүхийн тэр юун дээр бол жишээ ялгаад хайлуулад тэгээд бурхан сутгуулахаар гадагш нь явуулж байсан. Тэр над дээж мэйжин би жишээ юм гээд явсан. Жишээг хайлтсан нэг усын чинээ юм жишнүүд энэ тэр гарцсан. За тэгээ яваа сонирхоод үзгэлээр бол одоо их юм да. Тэгээ өнөөдөр бол Монголын геолог бол 4-5 мянга шахуу одоо үндэсний геологчтой. Тэгээ геологчтой яаж бэлтгэж байсан бэхлээр нөө төлөвлөгөөт эдийн засаг гэдэг чинь их давуу юмтай. 40 хүн одоо тийм хэрэгтэйгээд төлөвлөгөөг маш нарийн бичдэг. За тэгээд одоо газрын тосны чиглэлээр бол хаана байчих вэ? Өрмийн их сайн өрмийн. Усаар хаана байчих Унгар. Тэгээ геологон бол тэгж явуулж байсан. Ингээд одоо бүх одоо туучин социалист гэж байсан орнуудын хэмжээнд аль нь илүү байна яг тэрүүгээр тэр мэрэгчлэр бэлтгээд явчихсан. Ийм одоо усны нэг усны худаг усны хамаг юм чинь одоо Унгарт төгсөн геологчид ажиллаж байсан шүү дээ. За Оросд мэдээ байлгүй яг одоо манай бацгүй профессор. Гэхдээ ихэнх гол юу бол усны геолог бол Унгарих их сайн байсан. Болгар бол ухаан зэс сайтай, чех зэс сайтай тэгээд Эрдэнэтийн маань одоо анхны олсон юунууд чинь чехийн геологчид болсон шүү дээ. Эрдэнэтийн урхаг тийм. Ийм учиртай ингээд одоо түүхээр бол миний юм яхан халих бах. За би ерөнхийс гэдэг хамаагүй. Тэгээд ийм байгаамаа геолог бол одоо хөгжөө. За тэгээд ийм хөгжөөд ирэхтэй гэж одоо манайхан чинь ямар ч тохиолдолд бол багаж төхөөрөмжөд сайн болсон, мэддэг боловсронд сайн болсон, их юм маань үздэг, хардаг болсон. Тэгээд шин юмнууд бол нэгээд ирсэн. Бас одоо хажуугаар саяны хажуугаар сар гэдэг шиг нөгөө орон нутагт чинь одоо бас сайн бүрэн ойлголцоогүй одоо тэр халзан бүрэгдээгч хар одоо явгчаар тэр ураны одоо зовч аваамаа. Ураны бол манайх их олон одоо дундгавын 3 сайхнаас ахгуулаад би бол одоо дундгавд нэг юунд байж явахдаа оюутан байхдаа тэр радиометр гэдгийг бариад тэр дадлага хийж байхдаа ингээд чихэндээ юм яа. Одоо чих хагалж хаад ураантай газар. Гэрвагийн ураны ард дээр ингээд ажиллаж байсан. Тэгээд тэр чинь бол одоо их ураны бол нэлийн хэдэн хорд байна л доо. Одоо манай бол газрын тасан байна. Тэгээд ер нь байхгүй юм үндсэндээ Монголд байхгүй болчихлоо шүү дээ. Бахил юмнууд байж. Алт мөнгөнөөс авахгүйлаад. За ингээд газрын баялагтай орон тэгээд бас нэг их баялагтай оронд баялагын хараал гэдэг юм яриад байдаг болоод байгаа шүү дээ. Тийм баялагын хараал гэдэг юм тэгээд тэрнийг зөв ард түмэндээ хүн ардтаа улс орондоо тийм өгөөжтэй зөв байлгахгүй бол тэр хараал гэх юм нь одоо хүрдэг гэж өөрөө улс орон байгаад байгаас хэрн одоо сайн хөгжиж өгөхгүй ядуурах гээд байдаг юмны учир бол тэр баялагын хараал гэж яриад байгаа юм. Ийм юм да геологийн талаар бол одоо ярил их юм яг үнгээ би геологийн ярих юм юу асгая багсгая. Ер нь таны чинь би 3 мэргэжилтэй хүн гэж бодоод За. байгаа. За та танхимдаа орохоор багш. За. Эзэмсэн мэргэжилчин геологч. Тий. Хожуу эзэмсэн мэргэжилчин сэтгүүлч гэж. Тий. Тий. Тэгэхээр одоо хоёулаа багшийнхаа талаар боловсруучсан бэлтгэлийн талаар үг түүхийг бас хөндлөө. За одоо хоёр дахь сэдв болох геологийн талаар би бас таныг бас гоё түүхөө ярих байх гэж бодож байна. За. Цухалцаад байна. За. Яалтчгүй одоо тантай ярилцахад багш одоо энэ багш боловсролын системийг ярихад цааталт нь онгон геолог мэрэгж цухалцаад байна л да. За тэгэхээр ер нь та өнгөрсөн жилүүдэд одоо таны нэрмж танхимуудад байна. Монгол улсын одоо энэ геологийн том зураглалуудыг хийжээ. Тэгэхээр энэ талаасаа та ер нь хийсэн бүтээсэн бүтээлийнхээ цогц одоо товчхон танилцуулга хийгэж та. За. За энэ тэглгүй яах вэ? Тэгээд биднийг бол багшлахад энэ
намын төвөрөө сайдрын зөвлөлийн тогтоол гэж би хуучин ярьж байгаа биш энэ их хэрэгтэй. Ихтэй сургуулийн багш бол тэр тогтоол ингэж зааш. Ихтэй сургуулийн багш бол гурвалсан морьтой байх хэрэгтэй. Багш ном заахаас гадна үйлдвэрлэлд ажиллах хэрэгтэй. Эрдэм шинжилгээний ажил хийх хэрэгтэй. Ингээд гурвалсан морьтой байх хэрэгтэй. Тэгээ тэр тогтоолоор 1974 онд сайдрын зөвлөлийн одоо тэр тогтоолыг хэрэгжүүлэхээр манай одоо геологийн яамны тэр үед орлогч сайд хурц Монгол Улсын их сургуулийн дэд захирал Батмаг Жамбын Батмаг шүү дээ. Хоёр одоо гэрээ байгуулж ер нь геологийн одоо том институт гаргая гэж. Тэгээ тэндээс бид 74 онд юуны Хинти аймгийн Дэлгэр хаан самын одоо өнөө гой хэлээр юм бол өдөө харна шүү дээ Чингис өдөө харна. Тэнд 200 мянганы зураглалын ажлыг хийж, үйлдвэрлэлийн ажлыг хий гэж анх эхлүүлээ. Тэгээ тэн дээр бол ягаад ч юм одоо тэр ангийн дарга нь бол геологи ангийн дарга нь би ерөнхий геологч нь одоо доктор профессор Ган Очор гэдэг ингээд тэгээ манай багш нар бүгд орсон. Ийм нэг том ажил гарлаа сая гарын төгрөгийн. Сая гэдэг чинь тэр үеийн дунд. Тэгээд сургуульд ЮНЕСКО-гоос нэг 66 ирсэн. Тэгээ би бас л янз янзын юмд оролцдог байсан байлгүй дээ. Тэгээд энэ 66-г бол зөвхөн ийм ажил дэргэлнэ. Тэгээ би 66-гийн жолооч үнэлэхтэй. 66-гийн жолооч, ангийн дарга, аж ахуйн дарга, геологч ингээд ийм явгаар бол тэнд гарлаа. За тэгээ тэр гарахад 200 мянганы зураглалын ажлын тэрийг бол яагаад ч их эрч хүчтэй залуу байсан бол сайн хийж одоо бодоход бол ер нь аймаар байсан юм байна. Залуучуудын хэлдгээр бол аймаар гэдэг шиг аймаар ажил яаж амжуулж байсан юм гэхээр хийж байсан байна. Ороо ингээл ажил улсын дараагаар би чинь одоо хоол хүнсэн жолооч дарга аж ахуйн дарга бас хамтаа явна. Тэгээд л 10 цаг за та нар унтаж өгөөд л хэдэн пошиг 200 пошиг гэдгийг дүнгнүүлж яваад баахан одоо шуудаа муудаа бол баяуулаараа давхад лэнти. Тэндээс бензин аваад явгаал шөнө нэг 2 цаг гэрнэ. Тэгээд нэг жоохон унтаал өглөө босоод л нөгөө улсуудаан аваад л маршрут гэдгэнд явуул ингээд харуулаа. Тэгээ бодоход бол одоо тэр чинь 14-5 км-ийн юм чинь би бүх одоо улсуудаан маршрутанд тавьчих 5-6 маршрут ингээд тавьчихад тэгээд бол би өөрөө бас одоо мэрэг юм хийгээд буцаж ирж машин аваад энд машинаа тавиад буцаж ирж яваад тэгээ дараагаар нэргээд нэг усуудаа. Тэгээд үнэхээр хүндэж. Тэгтээ бид бол их сайн яваасан. Бүс аваагийн нүүрс хүрэн нүүрсний орд гэдгийг энти одоо нөөцөн тугаа сайхан ордог ба. Захиуртын хайлуурж явж гэдэг. Тэгээ тэнд үлвэл бид одоо л бодоод байхад залуугийн гэрчийн байлгүй дээ юу яасан. Тэслэгээ хийгээд бай. Тэслэгээний уг нь бол хичээл заалгасан. Манай нэг багш хайгуулын багш уг нь яасан чинь нуруунд татчихад. Тэгээд 66 дээр бас л хоолж өртсөн юмнууд олон байсан. Төмөр гүйцүүтэй тэрэгэн дээр тэслэгээний материал дайр одоо хамгийн юмнууд авч явж болохгүй. Тэгээ бүгдийг нь аваад тэгээд одоо тайдл өрөм гэж байх биш. Нөгөө их ломоор волбож ингэж хийж гад нөгөө шүүр гэдэг юм дэнийг өрөмдөчгөө тэгээд тэслэгээний хэмиг хийлээ. За тэгээд л одоо аруулангийн нэг холбож 10 өрөмдөө тэгэл одоо за би тэслэнэ. Гэтэн тэрэг мэрэгт байсан баахан тийм одоо дайчин оюутнууд яарсан. За та нар ийшээ гарч байдаг л би нэг галаа өгөөл. Мөн зоригтой байсан. За тийш. За 10 дугаар шүү тэр чинь номтой юм чинь яг дэс дараагаар ингээд дуурах хэвээр 10 төслгээд хайлуурж яшны орд олцсон байна. За. Тэггүйгээд давхаал инсэн чинь за тоолоороо тас 9 дуурдаг. Тий. Тэгээд одоо аюул болж байгаа нэлээд чинь тэгээд. Өмнө Говь аймгийн Шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. За хаа. Мегмар сөрөн хоёлаа очно тэнд. Эрсдэлтэй шүү дээ тэр чинь. Очиход тесэрж магадгүй чинь канон дээр байдаг. Тэглгүй яг. Тэгээ одоо би тэрийн чинь тэгэд энэ ажил хариуцж байгаа нь багшаа би хөөхтэй штэ гэж яахгүй. Ээж хөөхтэй. Тэгээ очисон нүх нь яг 10 бай. За нэг нь зэрэг тесэрчээ холбоостонд гэж. Юу яг зэрэг тесрээд зэрэг тесрээд нүх нь 10 байгаа учраас 10 байна. За орноо.
Гэт ингээл явж явах чи тэр энэ улаан зоригоор л нэгээр болоход одоо тэнгээр гэдэг юм уу мугуйдаар нөгөөгээр ажил үтээх гэж зүтгэж байсан ийм хэмжээгээр бол энэ ажлыг хийж эхэлснээс хойш манайхан одоо тасралтдаг бол би бас л үндсэндээ 60 жил геологийн үйлдвэрлэлийн ажил хийж байгаа юм. За Монголд над яваагүй газар байхгүй. За өмнө говьдан би юу хийж вэ гэхлээр өмнө говьдан бол баруун зүүн тогоо уул гэдгийн 50,000-ын зураг хийсэн. За тэр Хамбогдын нутагт байдаг Хамбогдын. За тэндээс бол алтны бас том орд олсон тэр нөгөө нэг их шоу гэж байсан Ирак толгой гэдэг ухаад ингээд явсан тий. За дараагаар нь бол Манлайдаа ажилласан. Манлай бол алтны олон зэгнүүд байсан. Тэгээ тэрнийг бол бас л одоо нөгөө нийт жанар шугаад ингээд Номгонд ажилласан одоо хамгийн өмнө цагаар гошооны бартлагад ярьж байгаа чинь яг тэр өөрөө хэлв өмнө шилийн дагуу бол би нэг 1000 гаруй километр явсан билээс гэсэн Хамбогт хүртэл ажилласан геологи ажиллаа. Зүүн хойд хэлээр Хэнтийн хөвчөд бас явсан. Бас л одоо 400-500 км хойд яг хөвчөд. Тэгээ энэ хоёрыг ингээ харьцуулахад бол юу байхад хойдлынх нь битүү хөвчөд бол зүгээр модын ингээд сүхээр жаахан завчаад хөрөөдөө тэгэл юу гарсан энэ хил байгаа юм шүү гэж. Урд талд нь бол ингээд манай хил бол жаахан хэцүү. Нэг трактор ингээд нөгөө загон гэдэг татсан тэр нөгөө шороо шуураад ингээд илэгдсэн. Хятадын тал бол цааш ийм шин улаан төмөр юутай. Тэгээд бас одоо юу нь бол ямар янзтай байх вэ? Наанаасаа онгойдаг, цаанаас онгойдаг хийсэн. Орог гашууны бартлагой дээр очиход ингээд яг ийм гурвалж юм байгаа. Тэгээ энд очиход бол баг бөксөөр өгч гарахаар хоёр талаа хятадын төртэй. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Өмнөгөв аймгийн Эрвэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. Тэгээ чин за би чинь явуулаа. За тэгээ Номгонд явуулаа. Юунд явуулаа? Цогтова, Мандалова энд сүүлийн одоо 50,000-ын зураглууд хийлээ. Ер нь үл ингээд тэр Номгоных чинь одоо тэр Холиун Италийн жигтэйхэн сайхан юмнууд байдгийн шүү дээ. Ер нь том урдууд өмнө ч олсон байгаа. Ядаж ч нэмэж олсон юм байгаа. За ингээд үл яах вэ? Тэгээ бид нарын яхавтай сургууль яг чинь бид чинь тэр социализм үеийн гэдгээр эргэж ярихад 5 жил болоод одоо юу яадаг болсон. Багш нарыг мэрэгжил дээшлүүлж байна. Гадны одоо Германы Паревергийн улаан агтенч гэдэг юм уу тэр одоо Америкийн тэр нөгөө зэсийн дэлхийн том орд Гранд Каньон тэр бүгдийг үзүүлнэ. Тэгээд одоо Японы ч гэдэг юм уу одоо мөнгөний тэгээд тэрнийг үзэхлээр чи хүн бас нүд нээгдээд ирэхтэй гэж энэ юмнууд нь бас шал өөр болдог. За Эрдэс чулуулгийн тэндээс авцсан югаар бол бид сургалт их сайн байсан юм лээ. Одоо манай юуны одоо гадныхан бол жаахан ялгаа нь бол юу хүлээр энэ үнийг би заавал ингээд энд тийм версион гэдэг байх хэрэг байхгүй. Ламар тодорхойлно гэж хэлчихдэг. Манайхан бол яг өнөө үдсэн номорон бол энд нь юм байна, энд нь юм байна, энд нь юм байна. Зэсний юм байна, одоо мөнгөний юм байна, алтны юм байна гэдгийг нүдээр бараг ялгаач. Оловатын орд дээр, одоо алтны орд дээр одоо би жишээ хэлье манай Баасанд орж игээ тэр одоо цогтовог орж шүү дээ Оловатын орд. Тэгээ тэн дээр манай тэр Баасанд орж ангийн дараа хийж байсан. Японууд хийсэн. Би бас тэнд ажиллаж байсан. Сато гэж их Мендигогийн том геолог. Тэгээд үзээд дээж аваад за энэ үл 0.56 жил 57-аас идэхгүй юм байна гэдээ хайж байсан гэдэг. Дээж. Японд бол хэдэн тонн шахуу дээж явуулаад үзүүлээд ирээс Баасанд орж ихтэй таарсан. Тийм учраас бол бид ер нь лабораторид мөнгө зарахгүй Баасанд орж дөг нэг тоглоом ордог гэж байсан. Тэгээ тэр манайхны тэр нүдэн баримжаа. За гараар одоо ингээд энийг чинь чулуу чинь 7
долооход ингээд хэл наалдаж байна үгүй юу? Өнөөдөр гэдгээс эхлээ тэгээд харах ингэхлээр гэрэлд энэ яаж ойж байна уу? Ингэхлээр үл яаж байна вэ? Тэр гэрлийн унтрал жигтих олон шин эний чинь бол маш сайн заадаг юм байсан билээ. Орос школ гэдэг нь одоо бид ч орос школтой байна. Барууны гэдэг юм уу яг өндөр яасан орнууд бол тэрний нэх голчилдаг, тэрний лабораторид л гаргаж идэг. Ийм билээ л дээ. Тэгээд манай геологуудыг бол хүн их сайн Канадад их олон геологоор Австралид явж байна. Дэлхийн одоо геолог өндөр хөгжсөн орн бол Австралийн нэг одоо их өндөр баялагтай орн. За тэгээ Канада байна их баян. Энд бол манай олон геологоор ажиллаж байгаа шүү. Тий. Тэгээ тэрэнд бол их өндөр үнэлгээтэй байдаг. Манайхан чинь ер нь бол уралдаан тэмцээнд ч гэсэн тогтоолт хийх юм уу яахан хөвгтөртөл сампингтоны юм дээр бол дөрвөлэл дуугаад байгаа шүү. Энэ бол тийм нэг их дээрээс авсан гений юу байна да одоо энэ маань юм бол тий. Тэгээ тэр чулуу молуу таних одоо нэрчтэл байхтаа бол онцгой. Нах ер нь өөртнөө л одоо яг баргийн юм гаргахад бол гаргаал ирчин. Одоо мал харахад энэ хурдтай юм байна, энэ явахгүй юм байна гэдэг шиг одоо ирж чулуулган бол тэгж ялгаж байгаа. Ийм юм да тэгээд ярил одоо юм байна. За өөр юу байх юм? За ер нь Монгол улс уул уурхай эрдэс баялагынхаа ер нь хайгуул шинжилгээгээр хийсэн гэж боддог. За яах вэ? Энэ бол зүгээр харьцангуй юм. Нэг үеийн бодвол бол манайх бишгүй одоо өндөр түвшинд. За тэгэхээр тэр чинь энэ хамгийн түрүүнд хийдэг юм нь одоо энэ миний мэл геологийн зураг гэж юм байна. Геологийн зураг гэдэг чинь хаана ямар чулуу байна уу, хэдий цаг үед үсэн энэ мал дааг шүтлэн гэдэг адуу тэгж ялгадаг шиг энэ нас хүсээр нь ялгадаг. Энэ сая жилийн өмнөх юм байна. 600 жилийн өмнөх энэ 60-70 сая жилийн өмнөх юм байна гэдгийг тогтоогоод тэр нас хүсээр нь чулууга ялгаа тавьчихыг геологийн зураг гэж байна. Тэгэхээр энэ геологийн зургийг чинь эхэлж хийхдээ бол саятын масштабын зураг гэж хийдэг. Энэ нь бол өөрөөр хэлбэл бид хоёрын хоорондох зай бол 10 км. Саят гэдэг чинь сая гэдэг чинь 1 км та одоо 1 см 10 км-ийн зайтай бүдүүнтэй гарч байна. Тийм дараагаар нь 200 мянган зураг гэж байна. 2 км болж байна да. Өнөөгөө наривчлаад. Энийг 100% хийсэн. За тэгээд дахиад наривчлах хэрэгтэй болно. Тэр нь 50 мянган геологийн зураг гэж байна. Одоо хийж байна. 50 мянга гэдэг нь юуны хоорондох зай нь бол 500 м л гэсэн үг болж байна шүү дээ. Бүр нарийн болж. За тэгээд энэ юу гэхлээр энэ нэг 50 араа хүрэхгүй хөв байгаа. За яг нэг үсрээд зарим нь хэлдэг нэг 50 гээд 47 8 ч гэдэг. Тэгээд тэгэхээр ягаачгүй байгаа биз? Болоогүй. За тэр өндөр энэ хэмжээнд үссэн. Хэдэн жил хэмжээнд хийсэн? Тэр үндсэнд 70-80 жил. 70-80 жил. Тэгээд өндөр хөгжилтэй орнууд гэдэг одоо энэ Чех мэх энтерт ямар ч өний хүлээр тэр 50 мянган зургаар балгаар 100% бүрэх гэхэд. Одоо 50-аас илүү хувь нь 25 мянга. Одоо 250 м-ийн хоорондох зайг явж яана гэсэн үг. Өөрөөр хэлбэл чулуу болгоны нь одоо үзэж байна. За ийм юм байгаа манай одоо судалгааны хөшин бүлийн. Тэгээ энэ хооронд энийг хийхдээ олдог гол юмнуудаа олцсон. Энийг зөв зохистой ашиглах, хэрэглэх одоо ард түмэндээ ингээд юм улс орондоо хэрэгтэй ашиглах ийм л болохоос геологийн судалгаа бол чамлахааргүй. Төв Азийн одоо их геологийн хувьд бол маш одоо зангилаа нутаг гэдэг юм л да. Тэгээд бол бүр одоо 19-р зуунд Төв Азийн эртний зулай гэж энэ одоо Монголын Төв Азийн төв өндөрлөгийг эртний зулай гэж энэ байгаа үү? Ингэж одоо нэрлэж байсан. За тэгэл одоо Оросын геологчууд энэ гадныхын ирээд Эндрюсийн отряд чинь ийм шиг дээ би зүгээр хажуугаар нь бас яг юмд оруулав. Эндрюсийн отряд гэдэг чинь нэг ийм гарсан. Хүн ер нь Төв Азад үүссэн. Тэгсэн Төв Азад. Азийн төв хэсэгт. Ер нь Монголд үүссэн гэсэн. Ийм бол одоо ч бий. За. Хоёр дахь хэсэг нь бол Африкт хүн үүссэн. Гурав дахь хэсэг нь бол одоо энэ юунд Австрали ийм онол байгаа гэдэг.
Тэгээд Эндрюсийн очир одоо бол Эндрюс өөрөө антропологч хүн. Америкийн одоо бидний сайн мэд. Тэгээд хүн судлаар эртний хүн одоо үүсч үгүй юу гэдгийг судлуулахаар том экспедиц өөрийнх нь одоо ном момоор үтсэн бол өчнөө одоо хөрөнгө яаж өтөваз экспедицийг гаргасан. Тэгтэл би түрүү хэллээ тэн дотор геологийн, палеонтологийн, ургамлын амтны ийм улсуудтай ийм экспедиц гаргасан. Тэгээ яваа дуусхих нь хэр дээр азар харин баян заг дээрээс одоо тийм өндөг болсон. Тэгэхээр өндөг гэдэг чинь натханд багтахаар та мэднэ натханд багтав. Гэхдээ 10 метрийн том одоо өлөг гөрвөл чинь иймээр төрнө гэж байх уу гэдэг. Бөөн одоо анхудаа одоо энэ өлөг гөрвөл гэж чинь өндгөр төлдөг гэдгийг бол тэгэж гаргасан Эндрюсийн отрядын одоо аз таарсан тэр. Өөрөө бол ер нь эртний хүн таны кинон дээр нь тэрний хальт гардаг шүү дээ. Нөгөө нэг сахалтай хүн ингэж зүгтааж яваад хойноос нь бууждаг шүү дээ. Тэгэхээр хүн тэр экспедицийн гол нь одоо хүн судлаа. Тэгээд Эндрюсийн номных нь өөрийнх нь номны ураг бол эртний хүний мөрөөр гэсэн ном байд. За тэгэл одоо яасан гэхээр Монгол бол за тэр заавал одоо ашигт мусмаас гадна энэ одоо динозавр гэдэг юм уу одоо өлөг гөрвөлийн палеонтологийн цаашлаад явах юм бол дэлхийн гол орн 3 дахь орн гэж ярьдаг. Хойд Америк, Хятад манайх 3. Тэгээ Хятадын одоо бүх юмнууд бол юу тавьчихаа тэр одоо Ренес цаашил дандаа динозаврууд юу байж байгаа үү? Өмнө говь маань төв дээр бол тэр парк чинь жигтэйхэн гоё болсон юм байл шөнийн ингээд динозавр нь зайны доо муутай ингээд динозавруудын хөдөлгөөн ингээд одоо юм хүн юугаараа баян тэрүүгээр гах хэвчтэй тэр бол их зөв шийдэл гарсан сайхан юм. Тийм л юм да. Монгол улам геологийн тогтцоороо, геологийн онцлогоороо, эрдэс баялагаараа за ер нь дэлхийд одоо яахар байхгүй л одоо дээгүүр орох за бүр холдож хилүүл айргийн тавад орох ийм л орно. За. За би өөрөө бас судлаачны зүгээс ингээд би ч өөрөө төлөвлөлтийн чиглэлээр хэрэгж байна. Тэгээд энэ хэтэрхий одоо нэг дор олон одоо геологийн тогтцол ашигт математикийг ингээд илрүүлээд өгчхөөр энэ нэг үедээ бүгдийг одоо ухаж барчих гээд байна. Би тэгэхээр одоо тэрүүгээрээ юу хэлэх гэдэг ингээд жишээлбэл одоо бид нар оюутлогоо гэдэг ордыг ашиглаж байна. Ялламтай ч гэсэн бүгдээрээ ингээд сайхан болно гэж байхгүй. Тэр цаадал бидний цаадал дагуу том эдийн засгч нар байна шүү дээ. Тэгэхээр тэд нар ашигтай маш өндөр ашигтай ажиллах юм болно. Бид нар бол бас энэ наадталтаа монголчууд бол бас ашигтай л ажиллах юм болно. За ингээд бидний ордоо оюутгын ордыг бид нар тодорхой хэмжээнд ашиглана. За тэгсэн зүүн талд дахиад онтрогийн зөвшөөрөлтэй байна. Цагаас өгөх гэж байна. Тэгэхээр миний зүгээр бодол байдаг шүү. Судлаачны зүгээс. Одоо оюутгын өөр ашигтай Эрдэнэт хоёр дээрээ бүсэж аглая. Дараа нь өөр хүүхдтэй тэднийг үлдээе гэж болдгүй байх та гэдэг бас юм бодол байдаг. Тэгэхээр та бас энэ олон жил одоо энэ салбарт ажилласан өөрийн бас үзэл баримталтай хүний хувьд энэ тал дээр саналаа нэглэх үү? За. Энэ яхахгүй зөв. Яхахгүй зөв. Тэгээд энэ одоо ихэнх том ордуудын дандаа 100 гаруй жил ашиглаж байгаа шүү дээ. 100 гаруй жил ашиглаад тэгээд манайд одоо нэг Оросоор хаваач гэдэг шиг оюутлогоо Эрдэнэт хоёр бол зэсийн хувьд хаваач гэдэг. Болж байна бүрэн гэж байна. Гарч байна гараа өндөг энийг нөөцөндөө аваад ингээд байж байх хэвээр зэрэг учиргүй дайраал тэндич гэрээ холцоор хийгээл эндич гадны Австралиас эндич юм оруулаад энэ үл нэг их зөв одоо арга хэлбэр биш гэж би дотроо боддог. Дотроо ч юмгүй ер нь үл тийм шаардлагатай гарцаа байхгүй. Тэгээд өөрийн чинь одоо бодолтой үлгүй санаа мэг байна гэсэн үг яриа байхгүй тийм. Тэгээд яг одоо чи юм нарийн болоод одоо юу болвол нүүрс гэхэд манайх юм нь ихичгээд элбэгдээд байгаа айл. Яг нарийндаа хэлвэл. Нүүрс гэхэд одоо Улаанбаатараас зүүн тийш бол одоо 120 гаруй ордог байна. Цэрдийн одоо нүүрсний. Одоо налайх орол ингээл цаашаа явчихна баг нуур.
баг нууртаа 10 хэдэн орд бай тэрний тэр цайдмын нүүрсийн ордын бас бод олсон зураг хийж бод олсон учиртай юм одоо тэр энэ дулаан станц тэр бариад байна шүү дээ тэр чинь тий 120 одоо нүүрсний орд байж байна. За тэгээд хойгууран одоо юурын гэж хэлдэг юурын шарын гол тэгээд цаашаа карбоны ордууд энэ хөсгөл усаар ингээд энэ их ордууд чинь нэг түлээд барахгүй энийг яад юм гэхлээр үл ерөөсөө одоо энэ чинь үл утаа гаргадаг гэдэг биш. Шингэн түлш гаргадаг. Өөр одоо химийн түүхийд болгодог ийм л бол энэ чигээрээ л одоо энэ агуулгаар гэдэг юм энэ югаар л одоо хөгжих ёстой. Хөгжиж таарна. Түүнээсээр энд орлоо гээл одоо нэг хэдэн хүн одоо ухаал. Одоо адуун чулуун энэ чинь би сайн мэднэ. Адуун чулууны орчин чавсан хотын яг дэрэгд байдаг. Тэгээд хотын тэгээ юу тэргийн цэр төрж яваачаа ч удаа хийцэн төрөө явж байдгийг энэ тэрийг харж байдгийг. Уртаас энэ айдсан барьсан хамаад авчихгүй. Тэгээд одоо тэгээд ер нь юмнууд чинь ийм байгаа юм ер нь. Би нэгээр юу илэрхийлэх гэдэг ихлээр геологч юм бол олно. За тэнд юу байгааг олж тань тийм. Нөгөө талд эдийн засаг төлөвлөлтнөр бол хэр үр ашигтай гэнэ. Тэгэхээр энэ хоёр одоо төлөвлөлтөн дээрээс одоо манай стратегийн төлөвлөлтүүд бас нэг ямар хувь эдийн болдоо гэдгийг би сайн мэдэхгүй л байна. Тэгэхээр энэ тал дээр би ярилцах гэдэг байна. Зөв. Одоо жишээлбэл 2050 он хүртэл бид нар зөвхөн уйдлага наач. Тэрний дараа 55-аас хойшоо бид нар цагаан сувруу дээр онлайн дугаар руу орно. Ийм ер нь стратегийн төлөвлөлт ер нь хаашх навэдийн таны сонсон зүйлсээ байна уу гэж асуух. За. Энэ бол яриан байхгүй тийм юу байгаа юм аа. Тэгэд ерөнхийдөө манайх тэр эдийн засгийн нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж байна шүү дээ. Тэгээд төлөвлөлт нь их муудчихаа зүйлнэ. Одоо тэр үеэс нь төсөөлчаад хэн хэдэн хүн бид хэн юу байх нь хамаагүй. Би энийг олж илөөвл энэ 10 ч юм уу 20 ийм тавг хамаагүй ингэж явдаг гэдэг чинь энд 4 хүн суух юм бол 4 тавг л хэрэгтэй болно үү. Ийм тооцоо байхгүй болж. За тэгээд энэ бас л би түүхээр цагаан саврын ордыг 1965 онд олсон юм. 65 онд ороод би энэсээ асуул цааш нь юм ярих гэж хэлж байгаа. 65 онд ороод тэгээд тэр одоо TED гэдэг имийг хийхэд Оросын одоо том геолог Ленин Шагналт Дмитрий гэж геолог одоо гол юмдаа судалгаа хийсэн хүн л дээ. Тэгээд юу хийхэд том орд бол заавал одоо том ус гэдэг юм хэрэгтэй. Тэгээд усын яаж одоо хийдэх юм бэ? Энэ орд нь бол том орд байна, орд болох юм байна гэдэг. Тэгээд хэрлэнгээс ус татах ийм төсөл их 65 онд шүү. Хэрлэнгээс ус татаж одоо энэ хэрлэн гэдэг хэрлэн тон багцаа байсан юм шүү дээ. Одоо хэрлэн тонтоос ус татна гэдэг төсөл юу байна? Тийм. Тэрний чинь бол анх одоо тэр Дмитрий тэр эний TED-д оруулсан. За ингээд явахтаа зэрэг би энэс сурах нь байна шүү дээ. Тийм. Түүхээр ус аваачиж одоо тэр юутлага юу цагаан суврын ордыг олоход ашиглах юм бол усын нь бол хэрлэнгээс устаж хэрэглэнэ гэсэн. За тэгээд энэс би цааш нь юу яах нь оюу толгой нэг одоо юм гарч байгаа нь сайн боловч ус газар дорох усаар хэрэглэдэг. Тэгэхээр энэс бол энэ болохгүй гарцаа байхгүй газрын дорос гэдэг шавхагддаг гэдэг. Ягтай юу ч гэсэн шавхагдаж. Тэгэхээр тэрний юм дээр бол одоогийн яриад 40 жил болж байгаа юм л да энэ орхон голоос ус татах хойноос одоо тэр улаан нуураараа ингээл нэг юм яриад байгаа ш давнталгаараа татна гээл урдуур ингээд татна гээл. Тэгээ тэргүүгээр бол цаашаа одоо цагаан суврыг юу оюутлагыг бол ашиглах тун одоо зовлонтой. Ус байхгүй. Үйлдвэр байхад ус заавал байна. Техник эргэж байхад тэрнийг халаадаг хөргөдөг юм л усал байгаа. Тэрийг угаад арчдаг юм усал байгаа. Тийм учраас говийн нэн хэрэгцээ юм нь бол ордоосоо ус нь хэрэгтэй. Тэгтээ зэрэгдвэл оюутлагой дээр бол их анхаарал татах ёстой юмны нэг бол энэ ус байгаа. Тэр хүний хоолойгод одоо манай нөхдүүдээр энэ хэн аюушин хэн яасан шүү дээ гол хайгуулынх нь усны юм нэг бас өмнө говийн дамлаасан юм байна.
төвдөнд орж гэж. Төвдөн дөрж. Тэгээ төвдөнд орж гэж. Тэр ер нь бол өмнө говь нэг их олон геологчтой газар. Хэн бол Ажны Бат Эрдэнэ чинь бол анх одоо юугаад өмнө говь чинь жуулчны сургууль байгуулна гэж анх тэгсэн. За нэг ихэлсэн байдیں۔ Тэ ихэлсэн. Тэнд бас намайг зөвл хүмүүлэх гээд би тэд очиад байж байсан. Та ерөөсөө өмнө говийн юу геологчдын холбоо гэдэг юм байгуулъя тэнд яагаад би бас байгуулаа. Улаанбаатар зочдуулыг авсан Улаанбаатарын хоёр давхартал одоо тэнд цуглуулдаг геологч. Тэр тухайн үед хамгийн олон геологчтой өмнө бол. Тэгээд сайн геологууд нь бол ер нь тэнд бий шүү. Нус гарсан юм шүү. Их олон геологууд бай. Алит талаас тэр Бацх багшин тэн дээр ярвуугүй юу ч гэдэг тэр төвдөнд орж гэж. Төвдөн дөрж ирсэн. Тэгээ төвдөнд орж. Тэр бол тэр гүний хоолой одоо газар доорх усны юунаас судалгааны гол юу хийсэн доктор үнэлтэй төвдөнд орж. Одоо та нар бас уулз ярих байлгүй тийм юм байна. Манайд одоо хангаарсан. Ийм байгаа юм. Тэгэхээр нэг юм нэгэнд болоход бол тэнцүү үрэл барихгүй бол тэр одоо усгүй болох юм бол юу болсон ч одоо зогсохоос өөр байхгүй оюутлогоо зогсно. Тэнд одоо асуудал юу болох вэ? Тэр оюутлогоо гэдэг чинь устайч байсан, усгүйч байсан би нэг ийм үг өгдөг шүү дээ монголчуудын. Үлдэх хүнээр ачаагаа битээд дулаа. Тий. Тэр чинь муу ичээд үлдчихнэ гэсэн үг байна цаадалтаа тийм. За гадны хүн бол хэзээч нөгөө өөр юмсгүй, өгөөд өөр юмсгүй. Маха өгөөд манаасгүй гэж. Тэгэхээр энэ устай байхыг бол одоо говийн бидний амьдрал. Энэ зуунд бид нар амьдарч байна. Дараачийн зуунд говьчууд амьдрна. Оюутлогоочууд бол нүгөө явчихна тийм. Энэ уурхаа тэгэл ашиглаж болохгүй нүгөө явчихна. За энэ утгаараа ер нь бол одоо манай Сэдэрж гişүү маань бас усныхаа талаар нэлээд дуурч байгаа. Одоо 5 сарын 25-нд бид нар бас усныхаа хурлыг одоо өмнө говьтой зохион байгуулж. За. Ингээд бид нар санаачлага Сэдэрж гişүү маань санаачлага өрнүүлсэн явж байгаа. Тэгэхээр энэ санаачлага хүрээнд бас өмнө говь дээр нэлээд усны том эрдэмтдийн хурал их гэдэг бид нар төлөвлөд байна. За. За тэрэн дээр нь бол одоо манай шинжлэх ухааны технологийн сургууль маань өөрөө том зохион байгуулалтаар орохоор төлөвлөсөн байна. За. Нэгт одоо та бүхнийг бол тусдаа урилга ирээд очих нь тодорхой байх гэж одоо би нэг дэлгэрэнгүй хэлэхгүй байна. Тэгэхээр энэ ус гэдэг юмныг одоо бид нар итгэжүүлж ингэж ярихгүй бол говийн үнийг хин ч юм уу одоо юу ахгүй нэ. Бодохгүй нэ. За одоо та одоо сонсч байсан байх. Одоо хэдэн 80-аад онд юм уу энэ одоо тэдгээр өргөгөөс урагшин Япон энэ түрээлч яа гэсэн нэг юм байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр өргөгөөс өмнө тийш нь түрээлсэн тэр байсан бол одоо монголчууд юугаар амьдрах вэ? Яг нөөцтэй энэ одоо бүх оюутлогоо тавталгаа чинь түрээлсэлж гэсэн юм тий. Тэгэхээр тэр бол амар бодлого байх гэдэг. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нар стратегийнхаа төлөвлөлтийг маш зөв хийх хэрэгтэй байна. Энэ салбар хоорондын уялдаа холбоог маш сайжруулж явахгүй бол одоо бол улсууд бол Монгол улсын одоо яг ингээд лицензээр гаргах хэрэг бас амар сэтгэл өвтөрмөр зураг гардаг юм билээ. Монголын ч одоо 3-2 иж хуучтай лицензтэй хиний ч карманд явдаг тийм. Дандаа цүнхний компаниуд дээр явдаг байхгүй. Тэгэхээр одоо та бүхний маань хийсэн бүтээсэн тэр хүн нэг ч одоо хээр хонж чулуу та нарын алхаар зохиж үзээгүй ирнэ. Та нарын хийсэн одоо шинжилгээг тань талаараа аваад тэгээ тэрийг лицензлээд авсан байна. Тэгээ одоо тэгээ хүн нэг л амьдрна. Нэг амьдрахад тийм их одоо хөрөнгө хэрэгтэй биш үлгүй гэж би боддгийг. За тэрийг бол боловсруулалтын салбарын улсууд бас нэлээ ойлгодог байх гэж бодож байна. Энэ геологт ярихаар бас яг нарийн юм ярихаар бас сэтгэл имзэглэмээр таав тэрийн одоо уулзалтын хичнээн хоног одоо ингэж нэг уулзах ажил гарна тийм ээ. Тэгэхээр одоо энэ үрээд одоо үеийн сэдвэн бас
юу яа? Та битэр одоо дахиад нэг том сэдв үлдсэн. За одоо та нэг сэргсэн оюутан үеийнхэн жоохон нэг эрхүүгийн тэр хаврууд, намрууд ямар вэ? За тэр талаараа яриад хоёул дараа чи юм руугаа шилжиж. За тийм. За би нутгасаа хэлийдээ. Одоо би сурагч байсан үеэс нь тавчхан. За манлайдан би тэгж явсан өмнө говьдан болвол би бас өнөөгөө хэлээрвэл нийгэм идэвхтэй сурагч байсан шиг байна. Янз бүрийн одоо тэр зарга зэргийн юм бадаг. Дээр нь үл өмнө говь маань одоо 60-аад онд бол биеийн тамирын спортоор улсдаа нэг тэргүүлдэг орн байлаа. Хүн болгон ямар нэг спорт, хүүхэд болгон ямар нэг спортоор. Тэгээд би одоо цагчи манлайд анх ширээний теннис гэдэг имийг би заалгаад нэг дахианы өндөг шиг юм баригддаг байх нэг ингэж ойсон юм. Тэгээд тэрнийг би их амархан сурсан юм. Ягаад хөдөөний хүүхдүүд чинь даагч хөдлөнтэй ноцолдож хонь хоргоо явуулж байсан учраас тэр биеийн ерөнхий хөгжил үл сайн нэг ингээд яатсан унтаж босдог биш ингээд бүх юм тийм юм. Тэгээ би цагчийн сумын дунд сургуульд байхдаа 7 дугаар ангид байхдаа 61 он шүү. Ардын хосглон 40 жилийн агаар 60 гаруй жилийн 70 гаруй жилийн. Тэгээ ширээний теннисээр би бүх ард түмний анх дугаар суртахад болоход ширээний теннисээр улсад орж ирж би хөрөл медаль, бронз медаль гэж байсан, бронз медаль авч. За ингээд би улсын зэрэгтэй тамирчин боллоо. Өмнө говьдан бол одоо их олон хөнгө атлетик саксын нэгээр тоглож байгаад би өмнө говьдан байхад бүх ард түмний 2 дугаар суртахатаар бол одоо улсад ирж нэг алт 2 хөрөл медаль авсан. Мундаг тамирчин гэж явлаа. За их сургуультай ирээд одоо мэдээж эренгүүтээ би улсын шигшээд хөнгө атлет хичээлсэн. Хөнгө атлет явуулсан шиг яг би аз тааруул мөнгө медаль авна. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Ба гэрэлхүү мэрэлхүүгээл бүгд одоо жадамбаа гэл. Тэгээд би нэг дунд чирээний дээд талд нь үл хэдэн юу та доор бол бас казакмта дуудлага муу та. Тэгээд би одоо яах арга байхгүй одоо эрэгтэй тушаал гарцсан одоо суртахад орох гэж тамирч. Энэ төний багш гарч чи яасан эрэгтэй тушаал биелүү яасан. За пенца номоо өгөөрэй гэдэг. За нэг ийм юм та тэгээд энэ алтан үеийн маань юунаас ингэж одоо нэг ийм үе байгаа олон үенүүд биелдээ одоо юу байх үе юм тэгээд. За түрүү тэр өөрийнх ярьсан дээр нэг хоёр юм хэлэхэд энэ юу шүү сорчилж одоо ашиг томчлуулыг авдаг нэг ийм одоо гай маш их байгаа алич одоо манай эрдэнтээс эхлээд одоо тэрний тэр одоо эрдэмийгээд уурхамархаа одоо тэр хаягдлын угаагаад л одоо жигтих юм байгаа шүү дээ одоо хин энэ оюутлага бас тэр тийм байгаа. Тэгэхээр энэ юу гэвэл одоо ер нь одоо яг хэвээр технологийн анх батлагдсан технологиор явна гэвэл одоо тэр тийм агуулгатайг энэ одоо ингээл явж байгаа нэг ийм аюул байгаа. Алич юм дээр бол тэр сорчилдог гэдэг юм өндөр агуулгатайгаас нэхэлдүүгээд өөрийнхөө хэлдгээр бол тодорхой нэгэн цагийн дараа оюутлага хаагдахад тэг үлдсэнийг бас ухчилдаг. Эрдэнтий чинь одоо тэр юусан бид чинь 30 жил 40 жил гэж одоо 70 жилийн юу та наад нь оюутгээ дахиад чинь ордно ийцсэн. Тэгэлээ. Эрдэнтий. Тэгээд ингээд байгаад байгаа учраас бол ер нь бол орд газар чинь бол нэг ганцхан нэмэрхий хурууд юм нэг зураасын хэмжээт байдгүй. Тэр нэг геологийн үүсэл хөгжлөөр бол тэр тодорхой цагт бол тодорхой үүсдэг нөхцөлтэй тэр нь бол ганц яваасан юм байдгүй. Нилээн одоо өргөн талхалтай байдаг. Тэгээ бүр одоо тодорхойлол ярих юм бол оюутлага цагаан саврах гэдэг ингээ яваад эн чинь киргиз үрдэм байгаа шүү дээ. Киргизийн бүрийн зэсийн бүс гэж ярьдیں۔ Киргиз үсээ киргизийн тэр өндөр уулан чинь 4000 м өндөрт бол одоо өрөмдөж байгаа зэсийн урхалт явж байгаа. Тэгээ урдуур явж байгаа ингээ цагаан сургаараа одоо зөндөө юм яваад тэр баруун одоо дунд таа цөрч байгаа тийм одоо зэсийн бүс үү. Тэгэхээр энийг бол одоо металлогены бүс гэж ингэ ярьд юм л да. Зэсийн бүс хойд урд хоёр бүс би зөвхөн зэс ярихад. Нүүрс шалгаа байхгүй, юм шалгаа байхгүй. Одоо 5 толгойл гэж байтал одоо
3 тасын өчнөөнд юм болоод ирж байгаа үедээ. Тэр бүс гэдэг юм байдаг. Тэгэхээр ганц юм болдоод ганцхан газараас байдаг гэдэг биш. Тэр бүс үсээр нь энд байлаа гэхэд яг эндээ дахиад байхгүй хэл энд байдаг. Эсвэл энд байдаг. Энэ юу бас хаграа шилжчихсэн юм уу? Эсвэл энд тасарч байгаад ингэсэн юм уу? Энд нэг яахан тасарч байгаад энд яатсан юм гэсэн ийм юутай. Энэ бол одоо онлайн тим одоо номоор яадаг болчиход яваад. Тэ энэ энтриг чинь бол одоо бүгд үл юуныхан бүгд мэдгэлж байгаа юм. Харин өөрөө чинь хийснээр тэр замбраагүй лицензээр замбраагүй ухаж замбраагүй ямааргүй л байгаа юм. Одоохондоо яг зүгээр нүүрсийн хувьд одоохондоо манай аймаг зоогож байгаа юм бол нүүрс цаашаа одоо нэг 50-60 жилийн дараа нүүрс төлөхгүй. Энэ тодорхой. Энэ дэлхийн дулаар нь бол хамаг юм дээр нүүрс төлдөг удаа гаргадаг юм чинь байхгүй болно. Тэр нүүрсийн оронд бол яах ёстой гэхээр тэр одоо шингэн төлш мэд юм уу хий гаргах ийм юм уу шилжин түнэсээр одоо байгаа дээр нь үнэтэй байгаа дээр нь гаргаж байхаас өөр аргагүй байгаа тавталгаа молгоо тэр чинь дээр 3 тсын ордоо гэж. Тэгээ нүүрс ашигласан хэрэглээч өөрөө тасрахгүй юм шүү. Өөр ганц тасрахгүй зориултгүй шүү. Тий. Сая үйлдвэрлэлийн онцгой түүхий. Тий. Хамгийн сүүлийнх нь одоо дээж нь бол үнэртэй усурдаг гэж бид. Тий. Тэгээд явсаар угаал төлс мөсгсээр угаал одоо хар замын битүүн болоод дуусах юм шүү тий. Тэгэхээр одоо өнөөдөртөө бол одоо нөгөө бид нар боловсруулахад жоохон урт өндөртэй байгаа учраас цамаан загнал би гаргаад байна гэж бодоод байна. Тэгж байгаа. Тэгт яахаргүй тэгж. Хамгийн хялбар аргаар мөнгө олж байна тийм үү? Тий. Хялбар аргаар мөнгө олох л одоо юу тий. Монгол улсын төсөв хичнээн өсөлттэй байна. Одоо төрийн худалдаа тасрах. Тэгсэн тэрийг одоо нөхөх гэж бид нар төгөөгөр хурдтай хийгээд. Тэгж байгаа. Боловсруулах үйлдвэр нэг ч хийхгүй шүү дээ. Тэгэхгүй. Гангийн үйлдвэр одоо судлаад үзэхээр Солонгосууд ч юм бол хөгжигтэй бол ерөөсөө ган дээрээс өгсөн. Төмөр дээрээс. Төмөр ган бол. Тэгээд их төмөртэй болцсон. За юу их өгсөн. Хамгийн их төмөр ордог юм Солонгосны үйлдвэр орсон гэж ойлгодог. Хятадууд байна 50-д онд бол одоо баг айл болгон штах 150-аад ингээд ган хийгээд чанартай чанаргүй ган хийгээд ингээд эхэлж хөгжлийн төвхтэй. Айл болгон гэж тийм. Тэгээд тэрэн дээр бол стандарт юм зөрчигдүүд яг бай тэр бас хөгжлийн нэг үе байсан. Тэгэхээр манайхан одоо манай нүүрс нь байна, төмөрт орд нь байна тий. Одоо манайхан бол бас яагаад тодорхой хэмжээнд ган хийж болдгоо юм бол гэж би бас бодож суудаг. Тэгэхээр одоо гангийн түүхий эдэн байна. За яг хуу тэр түүхийдийг манайх ч одоо түүхийд дээр суурилсан хамгийн докторгүй зах зээл яваад байна л. Боловсруулах үйлдвэр хийнэ гэдэг чинь өөрөө эдийн засгийн докторчууд гэдэг ийм одоо гадны нөлөөнд автдаг юм хүчирхэг эдийн засаг руу тэмүүлэх ёстой байх. Өнөөдөр бол таны хэлдгээр бол одоо мөнгөөр дутаагүй хаа. Тий. Цамаан байгаа баг. Одоо тэр дундаа одоо бид нутгийн хүүхдүүд бидэнд бол бас нэг тийм эмгэлээ байдаг. Угсан шараад үлдчих гэдэг байхгүй. Тий. Усгүй угсан шараад үлдэх. Усгүй усан шар. Тэгэхээр энэ дээр бас ингээд нэг нутгийн нэг ганц хоёр залуучууд дуурайад гээд дандаа байна. Ер нь. За энэ цаанаа ямар ингээд утгаснаатай байх уу гэхлээр бас энэ сургуулийг ч бас бид нар байгуулахдаа ярилцж байсан. Ер нь өмнө говьоос төрсөн сайд дарга нар баг юм бэл. Ер нь одоо ингээд сэдэвтер ингээд яриад суугаад ингээд бол одоо яг газрын эрдэс баялагын яам, боловсролын яам үндсэн одоо энэ юунууд дээр чинь сайд дарга тун байгаа. Яахгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд за нэг талаас нь тэр сайд дарга нар байхгүй нэг гэдэг чинь бодлогоор одоо говь хүмүүсд бас бэлтгэдэггүй байна л гэсэн. За нөгөө талаар хүний нөөцийн хувьд ингээд бодоод үзэхээр газар зай, орон зай одоо та оюутан байсан энэ хооронд явхад 2-3 хоног энэ төр явдаг л байсан баг. Унаад цаа хувь. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор юм уу хүний нөөцийн бэлтгэл бас юу байсан баг.
хүний бас бэлтгэл дээр бол хүн цөөтөөч байлаа тийм. За тэгэхээр энэ тал дээр бас бид нар одоо ингээд орд уурхаанууд ашиглаж байгаагийн хувьд нэгийн зэргийн сургууль бол болоо явчихна гэж бодож бид нар зорж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол бас одоо эмзэглэж явдаг хүний нэг нь бол би. Дээрх нь үед бас яг геолог талдаа бол манайхан илүү ээжээ гэж таалж байна. Тэгэхээр яг тухайн үед говьд эрдэс баялаг байна гэдгийг мэддэг учраас тэр чиглэлд нь та нарыг бэлтгэж. За тэгвэл нутаг орноо авч явах тал дээр нь ер нь том уур хүн бэлдсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо юм янз бүрийн одоо төлөвлөлт юм бол одоо уялдаа холбоотой болохгүй нэ гэж юус хувийнхээ хувьд дүгнж байдаг. Тэр зөвөө. Тэгэхээр би тэр гангийн талаар хэлий ер нь үл энэ төмөгтэй манай бас л одоо эмзэглэж явдаг юм нэг энэ ерөөгийн юу нэ хойтлын сэлэнгийн төмрийн орд бол одоо байгаа юм. Нилийн төмрийн орд одоо ерөөгийн соронзоо хадаг гэдэг нэг дээр үед ярьдаг байлаа шүү дээ улсууд одоо эмчилгээнд журмаар очиж соронзонтой тэр чинь ачил байсан. Тэгээд тэр тэгт чинь одоо тэрнийг дарханд одоо саяын төлөвлөгөөнд орсон дархан гангийн үйлдвэр байгаа. За яахав дээ сүртэй чинь байхгүй дээ энэ бетон юуны ямар гэдэг үл юм одоо ган тэрнийг хийх арматур л одоо гаргаж байгаа ч тагаа жохон хэсгийг л гаргаж байгаа юм. Тэгээд одоо гангийн үйлдвэр байгуулахаар нэг юм төсөв өсөмд орцсон явж байгаа юм. Гэтэл ихэнх төмөр бол урагшин зөөгөөд одоо тэгээд түүхээр зөөгөөд одоо энэ зам тавирын сайд энтер байж та эднэр чинь бол өчнөө ордтой урагшин дандаа зөөгөөд ингээд явж байгаа. Би энийг бол харамсчил байдгийг нэг. За тэгээд нөгөө талаар бол одоо энэ юунуудыг чинь ер нь төлөвлөөгүй энд л юм орох гэдгээр л маш замбраагүй явж байгаа бол нийтдээ манай одоо уул уурхай явбал төлөвлөгөө байхгүй замбраагүй хэн одоо яаж чадж байгаа нь одоо ашиглаж байгаа нэг ийм л энэ л нэг чигцэртэй орж яг төрийн бодлоготой яг нарийн за одоо энэ 50 жилд бол энэ ордол одоо бид энэ дээр л ажиллана. Ийм за тэр одоо яг газрын ховор мовор энэ төргээд байгаа энэ хөл байна л да. Тэгээ яг зүгээр үнэтэй байгаа дээр нь ажих нь мөл байна, алтч байж л байна одоо юмнууд нь байгаа. Тэгээ тэрнийг нэгдсэн нэг тийм төрийн цэх одоо бодлого байхгүй учраас л ингээл хэн дуртай хэн одоо авсгаатай ихэнх л одоо хятад орж ирж байгаа даа шүү дээ. Ер нь бол энэ үед л чих гэдэг шүү дээ. Түүхийн зөөх юм бол чинь цаанаасаа ундрахгүй шүү дээ. Нөхөн сэргээгдэх нь маш удаан хичнээн сая жилээр ярьж байгаа юм чинь. Одоо бидний амьдралын нэг 100 жилтэй харьцуулахад энэ чинь нөхөн сэргээгдэхгүй гэж юм тийм. Тэгэхээр нөхөн сэргээгдэхгүй юм чинь түүхийгээр нь зөөгөөд байдаг. Гэтэл манай хилийн цаанах газар зүйн онцлог төстэй үед төстэй. За тэгвэл тэр таны хэлээд байгаа бүс чинь тэр цаана байж л байдаг. Байж л байгаа. Байлгүй. Тэгэхээр энэ гүрэн яагаад тэрний рүү орохгүй гэдэг чинь бас аимшигтай. Тий. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Чулуун багшаа одоо таны 3 дахь мэргэжил сэтгүүл зүй одоо энэ салбаруу тань бас оржээ. За энэ талаараа яаж яваад бас энэ талтай холбогдов одоо юу өрнүүлж байна энэ талаараа нэг та ярих уу? За тэгээ энэ хавтаа тэгээд энэ нэг сэтгүүлчгээ сүйд болох нь юу юм дээ зүгээр энэ би бас л 1963 онд Өмнөгов аймгийн 10 жилийн дунд сургуулийн пионерийн 40 жил кино театр гэж сурагчд өөрөө одоо нөмө содон байд юм уу өмнөгов дээр хулгай содон гэж байна. Тэр кино механикч бид ингээд юу адаг өөртөө 40 жилийн кино тань дарга нь би тэгээд содном кино гаргана. За бүдээгээ тэд нэр пледэн зарна нэг өдөр соёлын ордон бол тэр чигээр хүүхдийг одоо кино гаргадаг өдөр кино үздэг ямар кинод захиалга аваад ингээд. За тэр үеэс эхлээд би баахан юм бичдэг Венерийн үнэн Сони энтерд бичдэг юм байсан. Тэгээд тэр байтхан Москвагаар радио ütдэг. Тэгээд нэг саваагүй ч гэдэг юм уу да тэгээд юм хүмүүд бичээд байд. Тэгсэн сургуульд одоо ингээд сургуулийн мэдээнүүд ингээд бичээд байдаг чинь. Сургуулийн тэр түрүү хэлсэн эрдмийн дөрөө гэж сонин.
нэг одоо намайг хариуцж байгаа эрхлэгч гэж яваад. Тэгээд яасан чинь за ер нь сургуулийн Бадарчийн үед бол би сургуулийн ер нь хамаг мэдээг радио телевизэд дамжуулдаг ярьдаг хүн би байсан. Шууд студид орж бичин ярина. Заримдаа тийм эрх өгсөн. За. Тэгээд тэр өвгөн хүү гэж радио телевизэн дарга байсан. Тэр дарга бол надад одоо бүх газар орох хэрэгтэй гэсэн сурвалжлах хэрэгтэй гэсэн ийм том одоо юу үнэл хүртэл өгч байсан. Тэр үед пропос гэдэг байсан тийм. Тий. Тэгээд яасан чинь Бадарч одоо энэ их сургууль нэг ийм нэгдлээ. Нэг удаа л явах юм байна. Сэтгүүлчийн дээд курс, оройн дээд гэж. Тэгээд түрүү би хальт яриад ирсэн доо тэр үнд таныг явуулмаар байна. Та одоо ажлын чөлөөгөр завсраа нэг төгсөөд ямар ч гэсэн сэтгүүлийн дипломтой. Тэгээд одоо сураад дипломтой нь үл би дипломтой. Фичсэн. Тэгээ би ямар сайн дараа студид ороод нэг юм болж байсан. Боо одоо сенсац мэйгтэй. Бадарч ректор нэг өдөр 6000 удаагаар явсган зурлаа гэж. Ярси. За. Тэгээ эн чи юу вэ хүн 6000 удаагаар явсган зурна гэж хайш юм байдаг. Тэр үе директор манайх ч Сүхбаатар өөр хангаа салбартай 2000 хүн төгсөж байсан. За. Тэгээд нөгөө тамга дарддаг байсан үе. Яг гараараа бичих хэвээр. Дипломын дээр нөр. Дипломын хавсарт 2%. Ингээд юг 2006 болохгүй. Энийг ярьсан чинь бас энэ ийм бодлон тайм гарлаа гэ би дахиж студиэр очиж ийм учиртай би үнийг барьж аваад ингээд одоо хүртэл ярьж байсан. Ер нь одоо ийм юугаар л одоо сэтгүүл юу яах вэ тэрүүгээр бол би бас янз кинор хооч юм ном бол бас нэлээд бичих гэж оролцсон доо. Тэгээд би энэ нэг 9 дон тэнд радиод чинь одоо Монголын зохиолчдын 2 дугаар роо гэж ярьдаг байсан. Хамаг зохиолчд бол бүгд тэр радиод ажиллаж байсан юм бүгд бавгал хавсангаас ахуулаад бүгд. Тэгээд тэнд яхтай зэрэгт нөгөөдөл чи их нарийн уран зохиолын юм ярина. Тэгээд бичээ ном бичээч одоо зүйлчин. Тэгээ би нэг анхны юугаа эн чинь 2005 оны юм бахад нэг бичгээс аргагүй болоод. Тэгээд одоо урсам жил юм л да. Ингээд би бичлээ. Тэгээ тэрнийг амбил би их хөөжээ гэд нэрлсэн. За ийм одоо сум сургууль багшилж байгаагаа хань ижил өөр хүүхдтэй яваа одоо эрдэм ном сурсан яваагаан бол одоо ихээс энэ удалгын арманы нэрлэлдэ Хатанбаатар Сүхбаатар хоёрын одоо нийлсэн зүтгэсэн тэрнийг хэлсэн үг байгаа. Тэгээд тэгэхээр би бол одоо энэ эрдэм соёлын юм бол яхахгүй их ажил амтрыг их нэрлээ. За ингээд явж ясан дараа нь ингээд бичсэн чинь 11 5 6 жилийн дараа юм. 11-д би хаан төрөвөө гэдэг энэ миний төрсэн газар зүүн богдол баруун богдол юу гэдэг маллаасан. Тэгээ энийг бичих би бас нэг тийм шалтгаан бичсэн байсан. Нэр өгөх нэг бас шалтгаан гарахгүй юу. Тэгээд явуу хулангийн ч одоо би номл гайгүй уншдаг. Явуу хулангийн тэхийн зогсоол гэдэг сүрхий шүлэггүй л дээ. Тэгээ тэхийн зогсоол дээр намайг бас самтан бас олдсон байгаа юм. Тэгээд одоо нэг захирал байх чинь одоо янз бүрийн матаас одоо ч байж л байсан үү шүү. Тэглэр нь би ерөөсөн тэхийн зогсоолд одоо тэхийн зогсоолд гарцсан юм байна. Тэгээ нохоо тэр чинь нэг тэр жилийн намрын уртыг хэлэхүү тэхийн зогсоолын өндрийг хэлэхүү гэдэг. Тэгээд нэг баахан нохоо буцаад байдаг да тэр нөгөө тех руу харчаад амтаа аргалаач уцаач дээ. Тэрнээс санаа авч би тэгээд тэр тэр доор нохоо бол хамаагүй шүү. Тий. Тэгээд тэр нохоогийн нөгөө хүмүүдийнхэн дүрсээр хийсэн. За тэгээ хүнийхэн дүрс одоо нэг ямар үйлдэл мэддэхөө баруугаар уруултай нэг нохоо бол одоо юм болгонд уцаж байдаг. Тэр бас уцаж байна нэгээд. Тэгээд одоо хайшаан чамааг гэрийн сүдэвт нохоо уцахтай зэрэг ийшээ ирэх юмыг тийшээ уцаад авчих байдаг нохоо бас нэг хүн байна. За тэгээ жин дагаж байсан жингэр гэж ярьдаг бас нэг нэмэгтэй хүн байна. Бас нэг жингэр байгаа юм тэр бас л одоо нохоо хоцвол тэгэл хойноос нь мөчөг өгөхгүй уцчил байдаг гэсэн. Энэ үл нэг тийм нууц миний санаагаар ингэж энийг өгөөд. Бас л одоо сэтгүүлчил санаа явуулж байгаа ухаантай шүү дээ.
Тэгээ ингээд байж байсан чинь юу алаа. Нөгөөдөл үзээ чиний энэ үл их болжээ. Тэнд бичлэг нэгтэй эднэ. Тэгээ ер нь бичлэгээр хийхэд гаргав. Гэсэн чинь чи дандаа одоо юу яах вэ? Номоныг одоо томчуулын нэрээр нэрлэх юм. Удалгаараа мэдлгүй яах вэ? Тэгээ яв холонгийн шүлэг байна чи одоо яв холонгийн чи яа. Чи тэгжил томчуул яах гэж чи нацагдаж яах гэдэг юм чи. Ас гоё юу вэ? Тэгээд миний нутаг болохгүй юу? Тий. Ингээд юм ном бичээд байж байтал чинь энийг одоо юу хагаад сая одоо тэр өмнө 80 насны хой болоход та одоо ном гаргах заавал гаргах шүү. Номынхаа юм гарах. Тэгээд өнөөдөр ерөөсөө зургаар гаргахыг холно юм. Тэгээд одоо энэ одоо эрдэм оюуны энэ юу энэ чинь би их сүрхий бичиж байсан. Эрдмийн 14 багна ингэр юундаан жагсааж их сайхан дэлхийгэн толгой юундаан зааж оргил юундаан зааж гээд энэ төв байрыг бүлэн чи миний одоо бид нэгдүгээр ингээд үл энэ 109-р онд энд хичээж байсан. Тэг их соня энийг дараа нь таны үе салсан уу? Тэгш юм бид хоёрдугаар тэгээд энд үл яг одоо тийм техникум буй салсан тий. Анх бол Мосес техникум политехник гэж сургууль. Политехникум биш техникум ч политехникум дээр зүүнтэй. Тэгээд энэ байр бий очих дээр яаж байсан манай эдийн засгийн дээд сургууль өнөө политехникийн дээд сургууль байгуулахад өөрөө хөрөнгө гаргах ёстой. Хөрөнгө гарах болтой ч монголч нөгөө ядуу тэр чинь валютаар гарах ёстой. Тэгтээ зэрэг эдийн засгийн дээд сургуулийн их сургуультай нийлүүлээд тэгээд хичээлийнхээ байрыг бид бэлтгэсэн гээд эдийн засгийн дээд тусдаа дээд сургууль байхгүй. Тэгвэл политехникийн дээд сургуулийн үндсэн байр энэ болно гэдэг. Ингэж ихэлсэн ийм учиртай. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Өмнөгөв аймгийн Эрвэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. Гэт энэ одоо би чинь зүүн тал дээр энэ баруун талын миний үндсэн юу нэ манай үлж байна л дээ. Их үлжит бол гэж энийг чи би бас хэлэхгүй юм бичээд одоо юунд хооч үед шууны нэрийг авчаас үлжит хоёр үлжит бол хашгилын үед бол нэгдлийн нэрийг авчаас энтер гээд тэгээ энэ бас хэлгэрэх юм бичсэн. Тэр энэ их үлжит бол гэдэг нь үлжит уулын хошоо гэж тий төшөөгний хойхонд чинь бол энэ хоёр үлжит уулын хошоо гэж байсан. Тэгээд дараагаар нэгдэл бол хоёр үлжит нэгдэл гэж юм байсан. Харин цогцчийг бол нэг үе нөгөө үзэс суртал энэ тэр янз бүрийн гарсан үед уг нь Шанхай шүү дээ их Шанхай. Тэгтэл чинь цогцчээс өмнө манлай нэгдлийг ялалт нэгдэл гэж байсан. Тэгээд сүүлд хоёр үлжит нэгдэл бол тэгс их Шанхай нэгдэл иш гэж байсан нэгдэл. Тэгсэн чинь нөгөө хятадтай харьцаа муудаад ингээд ирсэн хөө Шанхай гэдэг чинь хятадтай холбоотой нэр байна. Болигээ тэгээд цогцчин юг бол өгөөмөр нэгдэл болгоод. Өгөөмөр болгоод. Тэгээ Шанхай гэдгийг Шанхай биш Шанх болгоод. Тэгээд одоо хин энтер чин бол ажнаа энтер чин бол дандаа Шанхай гэдэг Шанхайн хурдан гэдэг тэр чин тэрнийс нь жинхэнэ нэрийг Шанхай билгүй яах одоо газрын зураг мөрөг дээр бүх юм Шанхай. Шанхай арга Шанхай хурд их Шанхай одоо тэр нэг уртын доо муудаг чи бүгд байгаа Шанхай гэдэг. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Өмнөгөв аймгийн Эрвэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. Тэгээд нөгөө юуны маань их хөвзээ гэдэг ном маань их хөвзээ гэдгийг тэгээд сүүлд нь энийг гаргахтай зэрэг ерөөсөө л одоо өөрөөр нэрлэх чаргагүй минийгэн бол энэ эхнийхэрий одоо байгаа энэ сургуультай энэ одоо нутаг энэ мэрэгжилтэй холбогдсон яхах байхгүй л миний их хөвзээ гэхээс энэ нэг бол голцоо зургаар хийчихсэн. Тийм. Зураг ороод зургандаа товч түүхийг хийгээд энийг би өөрчөөхөд өгөөгүй юм байж л дээ. Тэгээ энэ дээр үл энэ бацхгүй энэ нилээн энэ дээр бас зургийг харуул түүх өгүүлэхэр юм байгаа. За. Тий. За нөгөө тамирчин байсан үеийн зургнууд би энэ таасуулт хараарай. Энэ одоо ишиг урган дарга байх үеийн тамгыныхаа дардсуудыг ингээд өгдөө. Аваад яатсан. Ер нь үл цаашаа өөрөө ч гэсэн юм юмудаа хадгалж байгаа. Тэгээд тийм дурсамжийн гэдэг юм ном болгоход одоо
За ингээл энэ тэнд явсан маань ч бичсэн мандаа бурмадад энэ нэг Горбатковч Монгол зөвлөлийн найрамдлын нийгэмсгийн дараа за далай багшийг одоо огтход би одоо байшин захирал байсан далай лам 14 дугаар л тэгээд энэ надад хадаг бариа зогсчихсан далай багш өөрийнх нь юугаар хадаг аваад ингээд 18 цаад өгөх. 18 хогтой зүгээр аваад үзүүн дээр тогтчихвол тийм зав байхгүй бид нар яг Энд ингэж зогсож байгаа тоцогч ингэж тохож өгч. тэгээд аваад тэгээд энэ хадаг энэ бол би золгодог хадаг болгосон юм. Одоо нэлээд цагаанч байхгүй бараг бараа болцсон. Тэгээд би нэг угаалтай. Хадагсан хуучинсан маа. Суучинсан. Тэгээд би нэг золгодог хадаг болсон. Энэ би хүндэт цочид юу гэдэг огтож байгаа нэгэд энэ далай багшийг огтож байгаа. Горбаткотой одоо Горбатког сургууль уулзалмж байгаа. Тэгээ янз янзын юмд л оролцож явсан юм удаа энд тэнт байсан. Одоо энэ Янсаа их сургууль дээр байж байгаа зураг байна. Солонгос энэ сургуулийн буянд үл би их явсан их газар үзлээ гэж энэ үнэхээр л их хөөж өөр Герман байна, Америк байна, одоо Сан Францискон гүр байна, энэ Гонконг байна. Ингээл энэ юмнууд бол ингээ харахтай зэрэг яхахгүй байхгүй л үний л одоо түүхэн юм. Одоо сургууль манай сургууль мөнгөтэй болохоор би бас таны араас явах байлгүй. Явуулгүй яах вэ тийм. Ийм одоо тэгээд миний энэс эн чинь надад их нэг талаас юу болоод одоо тэр сургуулийн 8 дугаар бат гэдэг энэ том номыг одоо намайг хийгээд үтсэн би тэгээд энэ үлээ үтс сууж байгаа юм дээр л дээ. За тэгээд сэтгүүлийн хувьд бол нэг сүртэй юм байхгүй зүгээр энийг ном бичсэн тэгээ мэдээвэл би олныг бичсэн дээ мэдээ дөрөв сенсацтай юм өртөл ярьлаа сэтгүүлийн ажил тэгээд одоо бол би тийм илүү дутам ярих хөөрх бичих тийм байхгүй юу одоо томото байсан дээр хөшин хүн бол тийм. За та надад юмрчсэн манай зүгээр юунуудад зураг цуглуулаад орхисон бох. Би очиод өөрөө зураг тэрийг яаж жагаад яг нөгөө санаж байгаа юмнуудад ингээд цуглуулаад хэдэн он тэгээд санд ширээгийн нүрт нөгөө ковид үед олдохгүйсэн байхгүй. Дэлгүүрүүд таатай. Энэ санхүүгийн жавхан байна шүү дээ. Тий. Жавхаа надад нэг хэдэн сургууль руу ярьж нэг хуучин ширээ санал өгж. Зөв. Тэгээд энэ ч нөгөө ковидын үед тэгээд 2-3 жилийн сургууль худалдаа авалт хийгээгүй. Дандаа хуучин санд ширээтэй үед. Над чинь ерөөсөө нэг мөнгө байхгүй. Ерөөсөө яг 22 онд нээчнэ гэж төлөвлөгөө байгаагүй. Зөв. Ер нь бол. Тэгээд дараа нь юм ингээд ингэсэн чинь шууд дахин болон сайжрыг шуурхан байхгүй. Жохоо. Судал гэж байгаа л тэгээд судлаад боломжтой гэж тэгсэн чинь тэрэн дээрээс нь гараад засгийн газар руу тогтоолоо. Шууд хэрэгжихэр тогтоол орчдөг байхгүй. Тэгээд 21 онд 321 дугаар тогтоол зохицол бүрийн тогтоол гараад 22 онд шууд сургуулийн юу гарсан байхгүй. Байгууллага тогтоол. Зөв. Тэгээ манайх ч өөр юм байр байхгүй. Тэр дээр одоо аймагт миний сууж ирсэн нэг инновац технологийн төв гэж би бас газар анх тэр байгуулж хэлж ирсэн. 20 онд би төгсөж ирэл. Тэгээд тэн дээр өглөө 5 цагаас 8 цаг хүртэл анх 300 юу хүртэл. Тэгээд айгүй сонин одоо хүүхэд бол нөгөө хүн чинь сургууль хайгаад өмнө говь дээр байхгүй заяа. Сургууль байхгүй чинь. Тийм. Тэгээ шүү дээ. Тэгээд хүүхдүүд нөгөө эргэлзээл хүнийг хүүхдийн амьдралыг бодсон шүү дээ. Нэг утсаар ганцхан дугаартай л байхгүй. Миний дугаар л гоо. Тэгээд би ч та захирал дээр болоогүй байсан. Тэгээд ингээд ер нь бол би нэг 70 эд хүүхдүүдтэй бол айгүйх барилдаг байхгүй. Сайн ч одоо тэрнээс 65 төгсөж байна. Энэ сургуультай итгэж чадсан, найдаж чадсан эцсийн бариантай хүртэл одоо найдлага тасраагүй 70 эд хүүхд байхгүй. Зөв. Тэр чинь тоон багсаад хойшоогоо энэ сургууль байхгүй чинь яваад байгаа байхгүй. Шилжээд. Тий. Тэр чинь мэдээж систем чинь сургуультай үлдээ. Тэг. Тэгэл нэг 7 хоногор онлайн идвжсэн үе байхгүй. Тэгээ онлайн дтсэн 2-7 хоног. Тэгээ онлайны 2-7 хоногийн хугацаанд санд ширээ олох хаана байрлах вэ? Байр байхгүй. Тэгээд одоо боловсролын газартай хамтарч тэн дотор байгаа. Ер нь бол манай аймгийнхаа сайн ойлгосолтой. Тэгж үж яасан. Тэгээд одоо таныг очихоор дэлгэрэнгүй бас хэдүүлээ сууж байгаад нэлээ тэнд цааш нь яаж авч явах вэ гэдэг юмнууд там бол ярина. Тэгээ одоо нутагтаа дараачийн уулзалт бол бидний та бүхэн дараачийн уулзалт бол одоо нутагтаа сайхан уулзъя.
Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Өмнөгөв аймгийн Эрвэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл.